Засгийн газраас орон нутгийн удирдлагуудад зориулсан явуулж буй сургалт төрийн ордонд өчигдөр эхэллээ. Засгийн газрын бүх сайдаар энэхүү сургалтанд оролцож, өөрсдийн хариуцсан салбартай холбоотой мэдээллийг аймаг сумдын засаг дарга нар болон ерөнхий төлөөлөгчдийн хүртэн төлөөлөгчдөд өгч байгаамаа. Сургалтыг ерөнхий сайд Алтан хуйг нээж үг хэлсэн. 2012 оны байдлаар 2947 км хатуу хүчилтэй автозам барьж, 9 аймаг хатуу хүчилтэй замаар нийслэлтэй холбогджээ. Сүүлийн 4 жилд 724 тэрбум төгрөгийг автозамын салбарт зарцуулж, хатуу хүчилтэй 1670 км зам тавьсан гэх мэдээллийг энэ үеэр өгсөн юм а. Шинжлэлийн засгийн газар бусад 12 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хүчилтэй замаар холбох зорилт төвшүүлсэн бөгөөд 2013-аас 2016 он хүртэл төлөвлөгөө гаргаж 2013 онд нийт 6 аймгийг хатуу хүчилтэй замаар холбохоор бэлтгэл ажлаа эхлүүлсэнийг зам тээврийн сайд Ган хуйг танилцуулсан юм а. Шинжлэлийн засгийн газраас зохион байгуулж байгаа орон нутгийн удирдлагын нэгдсэн сургалтанд үйлдвэрүүд аж ахуйн сайд Баттуулга оролцож, салбарынхаа хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж чадвал ажлын байр бий болох боломжтой дээр эргээд малчдын ахуй амьдралаа дээшлүүлэх болцоо бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал ноос ноолруу арьс ширийг гүйс боловсруулснаар нэмэн үрдэг шингэсэн импортыг орлох, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх болцоотой болно. Улсын хурлаас ноос ноолрын салбарыг дэмжих зорилгоор 2011 онд 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж байжээ. Үүний 50 тэрбум төгрөг нь малчдад урамшуулалт хэлбэрээр очсон бол үлсэн хэсэг нь ноос ноолрын салбарыг дэмжихэд зарцуулагдсан байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдийн иргэний танхимд ашигт малчмын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн нээлттэй хилцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт ерөнхийлөгч элбэгдэрж оролцсон үг хэлсэн бөгөөд тэрээр ашигт малчмын тухай хуулийн төсөл талууд нэгдсэн ойлголтод хүрээгүй байгааг сануулсан юм а. Ерөнхийлөгчийн тайлбарлаж буйгаар юун түрүүнд эрдэс баялагын салбарт хөрөөс баримтлах бодлого гаргахын зэрэгцээ геологийн асуудлыг тун чухалчлах ёстой юм байна. Иймд энэ хавар уг хуулийг өргөн барихаар тогтож буй юм байна. Харин хууль гарсны дараа уулуурхаан яамны нэрэнд геолог гэсэн нэр томьёо оруулж магадгүй байна. Өөрөөр хэлбэл эхлээд уг салбарт хөрөөс баримтлах бодлого гаргаад дараагаар нь одоогийн хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Хэлэлцүүлгийн явц тусдаа хуулийн төслүүд орж ирснээр нарийн боловсронгуй хуулийг гаргах нөхцөл бүрдэх юм байна. Иймд ашигт малчмын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөж, ажлын хэсгийг дахин шинээр байгуулах юм байна. Гол нь бодлогоо гаргаж асуудлыг томоор харж үзэх ёстойг ерөнхийлөгч тодтоглоо. Харин эрдэс баялагын салбарт хөрөөс баримтлах бодлогыг уулуурхай ямд эд боловсруулж байгаа юм байна. Монгол банк өчигдөр хуваарьсаар валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуд 1396-аас 1397 төгрөгийн ханшаар ам доллар, 223-аас 224 төгрөгийн ханшаар юаныг тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банкнаас дотоодын зах зээл дээрх ам доллар болон юаны эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэхүү арилжаанд оролцсонгүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэр Дамдаржигийн гүүрэн дээр автобус 3 компанийн жолооч 4 настай хүүхэд дайрч амь насанд нь хүрлээ. Осол өчигдөр 16 цагийн орчим гарсан бөгөөд хүү ээжийн хамт явж байжээ. Хэргийг замын цагдаагийн газарт шалгаж эхлэв байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууллаганд байрлуулахад дагаж мөрлөх журмын тухай юм а. Нийслэлийн зар сурталчилгааны самруудыг нэгэн зэгцэлж шин журам гаргах шаардлагатай байгаа талаар заргагчийн албаны дарга Бадар танилцуулсан юм. Монгол Ардын ёслол намын дарга инх баярыг баримтлах баяраар цагдаагийн ажилтнуудын өдөөс салаавч гаргасан хэрэгт буруутгадаг байгаа. Улсын хурлын гишүүн асан шинэ баярын хэргийг түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу өчигдөр нийслэлийн шүүх хэлэлцээд ангашны шүүхээс носон 1 жилийн тэнцэн хараалцах ялыг хөөрөлдөлээ. Шинэ баярыг хангуул дүүргийн шүүхэд өнгөрсөн 1-р сарын 16-нд шүүж төрийн албан агчийг хуулиар хүлээсэн үргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр занал хийсэн гэх хүнслээр 1 жилийн тэнцэн хараалцах ял оногдуулсан юм а. Монгол Улсын иргэн хээ өчигдөр өглөө 1.5 сая юаныг хууль бусаар хэлээр оруулахад завдсны замын үүдийн гайлын газрын гайлын улсын байцаагч нар таслан зогсоосон байна. Иргэн хээ 1.5 сая юаныг 2 хувийн эд зүйлс дотроо нуундалж улсын хэлээр оруулах гэж байжээ. Гайлын байцаагч нар иргэн хээг хууль бусаар эд зүйл хөрөнгөө дутуу мэдүүлсэн. Зохион байгуулалтаар хэмжээний валютыг нуун дарагдуулж хэлээр оруулахыг завдсан гэх үндслээр сатуулан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.